so much about her loving. I wish she'd let me be, but her destiny's got us intertwined. And is it really my fault? I get a shiver when I see her with those other guys, wearing the jacket I bought. I can't help but lose my temper and I don't know why. I get jealous, but I'm too cool to admit it. When the fellas talk to my girl, I ain't with it. I get jealous, but I'm too cool to admit it. When the fellas talk to my girl, I ain't with it. I ain't with it. From her loving, I wish she'd care to see, but she only cares when she's so inclined. She doesn't call before midnight, if at all. Oh, she never stays to watch good night turn to day. But I'm like, use me, baby, any way you want. I wish you were mine in the broad daylight, but you just use me, baby, any way you want. I wish you were mine, but she only loves me when the lights are out, lights are out. She only loves me when the sun is down, sun is down. She only loves me when no one's around, one's around. She only loves me 'cause I put it down. That is fine by me. And it's fine by me. And it's fine by me. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэнд нарийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр жилийн 365 жилийн өдрөөс энэ өдрийг онцлон бид Монгол дууг дэлхийд төслийнхөө гала тоглолтыг хийх болсондоо маш их баяртай байна. Өнөөдөр намуунаг хоёрын хувьд маш их давлалтай бас хариуцлагатай өдөр байх болно. Тийм ээ, сар орчин мөргөжсөн Монгол дуу дэлхийд анхдугаар уралдааны шийдвэрлэх бүч тулан ирээд байна. За тэгэхээр оролцогчд маань 3 давааг амаргүйгээр даван өнөөдрийн энэ л өдөр тулж ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр энэ танхимд энэ зааланд шилжийн шилдэг гран-при эзэн маань хэн болох вэ гэдэг бас та бүхэн сонирн байгаа хаа. Мөн бусад шагналыг хинхэн хүртэх вэ гэдэг нь бас үзэгчд маань сонирн байгаа л гэж бодож байна. Ингээд манай тэмцээн уралдааны маань хамгийн гол цөм болсон 3 эрхэм алдарч шүүгч алдаршуулан та бүхний өмнө өргөх гэж байна. Монгол Улсын гай жүжигчин дуучин Дашдондог шүүгч. Монгол дуу дэлхийд тэмцээний эрхэм шүүгч продюсер Айз Хогч Ангирмаа. Алдартай хүнээр хамтдаа уртаа авцгаая. Монгол дуу дэлхийд тэмцээний шүүгч дипломат элч дуучин Наминжин. За ингээд шийдвэрлэх гала тоглолтын төгсгөлийн шат маань эхлэхээс өмнө хоёулаа оролцогчдийнхоо оноог дахин нэг үзэгчдэд сануулъя гэж бодож байна, тийм үү? Суглаагаар оногдсон дарааллын дагуу үзэгчдэд бас танилцуулъя гэж бодож байна. Ингээд эхний оролцогч хувийн дугаар 1 Дүлгөөн 45 оноотой. Харин манай хамгийн бяцхан оролцогч болох Ариун Санаа маань нийт 36 оноог цуглуулж чаджээ. Баяр хүргэе. Хувийн дугаар 5 Бэхий хамтлаг 42 оноотой. За дараагийн оролцогч бол та бүхний сайн мэдэх дуучин Хишиг Жаргал байна. Хишиг Жаргал мөн айдад 42 оноог цуглуулсан байна. Дараагийн оролцогч болох 7 дугаартай Мишель 48 оноотой явж байгаа юм байна. За дараагийн оролцогч бол Цэрэн Сүрэн буюу Цэку хэмээх оролцогч байна. Нийт 44 оноог цуглуулсан байна.
Харин болор эрдэнэ буюу Боно маань 7 дугаартай. Дээрээс нь 47 оноотой явсан байна. За харин манай хувийн дугаар 10 дугаартаа оролцогч хас очир маань нийт 39 оног цуглуулсан байна. Баяр хүргэе бүгдээрээ. Хамгийн сүүлчийн оролцогч Чулах Edelweiss хамтлаг маань 40 оноотой байна. Яг 40 оноотой. Баяр хүргэе бүгдээрээ. За одоо харин бид бүхний хамгийн хүсэн хүлээж ирсэн мөч ирлээ. Энэ бол ээлж дараалаар нь суглааны дагуу оролцогчдоо бид хоёроо та бүхний өмнө тайзнаа өрөх болно. Хувийн дугаар 1 Дүлгөөн. Дүлгөөн маань 1-р шатанда Монгол Улсын гавьяач жүжигчин Саран Туяагийн Учирлын блюз дуугсан бол 2-р шатанда анхны хайр дуугдуулсан. Харин 3-р шатанда дуусан дуугийн маань дандар маань хідэн. За 3-р шатанд манай Дүлгөөн маань ямар уран бүтээлийг тавхандаа дуулж хүргэсэн бэ гэхээр тавхны сайн мэдих өгөөлөн санана гэдэг сайхан уран бүтээлийг бас дуулсан юм байна. За харин энэхүү шатанд Дүлгөөн маань маш сонирхолтой дуу сонгосон байна. Дуучин Цэрчмаагийн та бүхэнд хүргэснээр танил болсон цаг дууг сонгосон байна. За ингэ бүгдээрээ хамтдаа оролцогч Дүлгөөнийг бүгд автгая. Дүлгөөн. Сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. Энэ үеийн мэндийг хүргэе. We could both go to the same destination, but we gotta move on, 'cause the pepperoni is not the same. Baby, I've got no choice but to fly away from here. Take the sweet say goodbye, my love, don't shed a tear. Oh no, oh my baby love, fate has played a cruel game. I can't help but think of what we shared. Oh my baby love, you should know I truly care, 'cause this pain in my heart won't fade away. I can help but think of what we shared. Looking back at the times that we spent together, thinking of those warm nights. You keep it in my heart forever. Oh my baby love, fate has played a cruel game. I can't help but think
destination. I wish. За баярлалаа. За маш сайхан үнэхэрийн гоё дуулж байна. Маш таалагдлаа. Бүгдээрээ дөлгөөндөө баяр хүргэчихье. Тэ нэгээ дахиад. Perfect. Би маш сайхан болсон байна гэж хэлмээр байна. Маш сайн бэлдсэн байна. Хоёр доор бадаг дээр жоохон газар жижиг жоохон чангарах юмнууд харагдлаа тий. Тэр балансаа маш сайн барих хэрэгтэй. Дуучин бол төгсгөлийн бас нэг хэсгээр жоохон балансууд байна. Бусд нь бол үнэнхүү гоё болсон. Надад бол маш их таалагдлаа. За баяр хүргэе. Сайн байна уу Дүлгөнөө? Сайн байна уу? За баяр хүргэе. Баярлалаа. За. Alright. Тэгэхээр штэ. Ер нь бол сайн болсон байна. Таалагдлаа. Маш сайн бэлдсэн байна. Бэлтгэл сайтай ирсэн байна. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд дуугаа нэлээд сайн сурсан сонсогдож байна. За тэгтээ танаа листа жоохон дээрдүүлсэн юм шиг сонсогдлоо. Цай зарим нэг өнгөндөө хүрэхтэй жоохон зовж хүрээд байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд нэг хагас тоон доор өнгөнд дуулсан бол илүү гоё сонсогдох байсан юм шиг санагдлаа. Тэгтээ сайн байна. Баяр хүргэе. Сайн уу Дүлгөнөө? Сайн байна уу? Дандаа манай салхийг хагалдаг. Тэгээ нөө гихтэй гэдэг шиг хувцс дуутаага сайн зохицохгүй байна. Мэдээж даашин зул гайхалтай. Гэхдээ энэ дуу бол маш хөөрхөн игдүүтэй сайхан гоё хөөрхөн дуу. Тэгээд би бас нэг ийм өрхтэй бас тайзны соёл стил юм бичиг харах. За энэ яг хоёрдугаар жоохон тод дуулмаар байлаа. Тэгээд нэг яг цэвэрхэн дуулал явчлаа. Гоц гойд юм алга надад хурц хөвлөжсөнгөө өшөө ярки өшөө тод дуулах хэрэгтэй байлаа. Тэ? Жоохон шоу хэлбэрт оруулсан бол энэ дууга их гоё байлаа шүү гэж хэллээ да. Тэгээд за одоо тэгээ хоёр шүгч маань ийм сайхан үг хэлсэн чи би одоо гонсоолгоод яах вэ? За тэгээ баяр хүргэе. Баярлалаа. Одоо оноогоо үгүй. За ямар ч хэлсэн энэ одоо давх хүртэл яваад ирсэн дуучид байна. Бүгдээрээ маш сайн бэлдсэн. Энэ мэдээж анхан дуулж исэн орчуулга, анхан дуулж исэн хувилбарууд нь бол яаж сонсогч ирснийг бас энэ залуучууд маань харсан байх тийм үү? Өнөөдөр бол ямар болсон бэ? Шал өөр болсон байгаа зү тэ сайжраад. Тийм учраас би бол өнөөдөр дөлгөөндөө 5 оноо өгнө. За би дөлгөөнд 4 оноо өглөө. За би бас Дүлгөнөө 4 оноо өгье. Дүлгөөндөө баяр хүргэе манай тэмцээний салхийг хагалсан. Амжилт хүсье. Баяр хүргэе бүгдээрээ. За тэгэхээр дараагийн оролцогчийг би зарлаж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү нэгэн сарын хугацаанд оролцогч нартай маш их тассан байна. Бүгдээрэндээ маш гоё найзууд, ах дүүс болсон байна. Дараагийн зарлаж байгаа оролцогч маань манай хамгийн бяцхан оролцогч Ариун Санаа байгаа. Ариун Санааг манай зарим үзэгчдүүд одоо бяцхан Монгол Адэл гэж бас дууддаг шүү. Ариун Санаа маань хамгийн ихний шатанд муу адил сараагч тэр намайг дурсдаг болоод өгдүүлсэн бол хоёрдугаар шатанда Эсам тавдлын шал худлаа гэдэг дуулсан байгаа. Тэгээд гуравдугаар шатанда болохоор камертаа амтлын хүлээлт өгдүүлсэн. Энэ шатанда азтай дахиад хүлээлтийг сонгосон байгаа. Тэр намайг дурсдаг болоо дуучин Саран Туяагийн энэхүү уран бүтээлийг сонгосон байгаа. За ингээд бүгдээр хамтдаа бяцхан дүүгээ халуун алга ташлаар ухтаацгаая. Энэхүү тайзны нэр үзүүлээд өгөх хаа.
think about those many days? Does he know I wanna meet with him? He is always in my heart, in my dawn dreams and evening thoughts. I comfort myself with his memory. I search his scent from the wind. I do not want his sleep to be wakeful. I do not want to possess his heart. I just want to remember only him. I want to be remembered by only him. Every season has its own color. Every meeting has its own memory. Happy summers were the youthful ones. Fresh and young, we used to be happy. Would he remember me? Does he miss those days? Would we meet again someday? Would we meet with excitement? I do not want his sleep to be wakeful. I do not want to possess his heart. I just want to remember only him. I want to be remembered by only him. I do not want his sleep to be wakeful. I do not want to possess his heart. I just want to remember only him. I want to be remembered by only him. Сайн ариун санаа. Баяр хүргэе. Яагаад гэвэл 1-р шат, 2-р шат, 3-р шатаас маш их дээшилж орж ирсэн байна. Айгүй хөрхөн дээшээ сайн би хэлсэн чиний тембр айгүй хөөрхөн гоё тембертэй, гоё вибрацтай. Гагцхүү дээшээ тэр өнгө шилжих фальцаад хаг соолоороо хүч оруул тий remember гэдэг дээш гарч байгаа. Тэрийг л одоо сургуулах хэрэгтэй гэж би чамд олон удаа хэлж ирсэн. Тэгтээ яах вэ? Зүгээр айгүй ахиж орж ирсэн байна. Баяр хүргээ 3-дугаар хувцс их хөөрхөн байна. Яг чи одоо өөртөө таарсан хөөрхөн хувцсаа өмсөд орж ирсэн байна. 3-дугаар шатыг бодвол энэ хувцстайгаа ингээд хөөрхөн дуулвал маш сайхан зохистой харагдаж байна. Тэгээд амжилт хүсье, сайн бэлдсэн байна. Маш таалагдлаа. Энэ удаа их чинь чамайг дэмжнэ. За баяр хүргээ. За. Цэцгээ өгөөг ахын даа. За сайн байна уу Ариун санаа?
За баяр хүргэе яахын дөө маш их баярлж. Өнөөдөр бол маш сайхан байна. Мэдээж анх орж ирж исэн одоо яг энэ бас төвшөнд ирчгээд бас дуулж байгаа хоёрыг харьцуулаад сонсоход бол чи маш их агц гарсан байна. Би бол зөвхөн ангира шүүгчийн хэлснийг давтаж хэлэхгүйгээр би чи нэг жоохон тайсан дээр хөдлөөд тэ жоохон сэтгэл зүрхээ жоохон гаргахын тулд гар хуруугаа сайхан хөдлөгжээвэл уг нь дуу чинь их гоё өөрийн чинь зүрхнээс гарч эхэлдэг юм байдэн шүү дээ. Тийм учраас тэрэн дээр маш сайн анхаараарай. За юунаас хойш чи тайсан дээр гараад ичих хэрэггүй шүү дээ. Энэ олон хүн чамааг үзэж जैन чи өөрийгөө харуулах хэрэгтэй байхгүй юу тий. Чөлөөтэй те. Санд нэг байгааз. Окей. За баяр хүргэе. За сайн байна уу? Ариун санаа. Манай Монголын хамгийн зоригтой 13-тай хүүхдүүдийн тоонд орох байхаа тий. Ямар зоригтой баяр хүргэе. Үнэхээр өөрийнхөө насанд нэлээд агцсан, цар хүрээ шаардсан маш хэцүү дууг тий. Сараа ихчийнхэн дуу шүү дээ. Тэр дууг бас англи хэл дээр ингээд чин сэтгэлээсээ сайхан дууссанд их чинь баярлж байна. Энэ дууг чинь 1-р шатн дээрээ дуулж ирсэн тий. 1-р шатн дээр дуулж ирснээс маш сайжирсан байна. Хүч нэмэгдсэн байна. Өнөөдөр бас насандаа тарсаг 13 та хүүхдэд таарсан хөөрхөн хувцалж ирсэн байна. Ер нь бол ихчтэн таалагдлаа. Ганц нэг юм ихчэн хэлжсэн да 1-р шатнд дууныхаа үгийг янзлуул зүгээр байна гэд. Тэгэхээр дууныхаа үгийг яг англи руугаа буулгахдаа дахиад бүр илүү одоо шүлэглээд те илүү дуулахад амар болгоцсон бол чи бүр илүү гоё сонсогдох байсан байна. Тэгтээ яг уу ер нь бол ихчтэн их таалагдлаа. За ариун санаад 4 оноо өглөө би. За би ариун санаад 4 оноо өглөө. За би бас ариун санаада 4 оноо өгье. За ариун санаад үүдээ бүгдээрээ хамтдаа дахин баяр хүргэе. Манай хамгийн бяцхан орцогч байгаа. Энэ дашиндуулахад ариун санаа дүү маань Америкт багасаа сурч ирсэн болохоор нэвтрүүлгийн төвш ерөөхдөө жоохон монголоор муу ярьж ирсэн байж магадгүй гэдгийг бас дуулахын зүйтэй болов. Тийм манай үзэгчнүүд бас ойлгох бах тийм ээ. Миний микрофон чангарсан шүү дээ. Бас нэг зүйлийг хэлэхэд ариун санаагийн дуулсан дууг адил сонсоод маш сайн дуулсан байна гэж бас хэлжсэн түүхтэй. Яг өөрийнх нь дууг coverсныг сонсоод энэ дэшинд бас баяр хүргэе бүгдээрээ. За дараагийн оролцогчид та бүхний өмнө өрөхөд бид бүхэн бэлэн болсон байна. Энэхүү оролцогч бол уран бүтээлийн маш ол зомогтой яваа. Өнгөрсөн жил өөрсдийн анхны бие даасан цомгоо үлгээдэн авсан язгуур урлагийн гайхамшигыг та бүхэндээ үзүүлдэг Бэхи хамтлаг байгаа. Бэхи хамтлаг маань анхны шатанда анхны хайрдаг дуулсан бол 2-р шатанда Алтан хавчаар, харин 3-р шатанда Зүрхний үг дууг суглан та бүхэн төлөвлөсөн бол энэ удаа анхны шатанд дууж байсан Алтан хавчаар дуугаа дуулж сонирхуулах юм байна. За ингээд бүгдээрээ хамтдаа Бэхи хамтлагаа өгт авцгаая. Бэхи
flowers out, like flowers out, into feet, swaying and flying into wind. Who could have known that I'd fall for you? Then I saw your face and I knew I've been wondering about these feelings that people call love. Promising happiness or true love. Am I really falling in love? Have I really met my first love? Is this love my first love? I wonder where you come from. За сайн байцгаана уу? Бихийн хамтлагийн дур булаан бүсгүйчүүд. За маш их таалагдлаа. Ер нь бол үнэхээр сайн бэлдсэн байна. За хиллэг тал дээр бол ганц хоёр юм байна. Гэхдээ тэр ганц хоёр юмыг зассан бол бүр төгс болох гээд байна л да. Тэгэхээр тэрийг бас хилчүүл бас дараа нь та нарт ч гэсэн бусад хүмүүст ч гэсэн хэрэгтэй болов гэж бодож байна. TH гэдэг үгийг дандаа D гэж хэлээд байна. The гэд хилээ хазаж хэлэх хэвээр. Тэрийг дандаа D гэж дуудаад байна. Тэгээд мөн that гэдэг үгэн дээр бас that гэд тэ that гэж хэлнэ. Тэгээд дээрэс нь these feelings that people call love гэж байна шүү дээ. These гэж хэлнэ. This биш, these. Ягаад гэвэл feelings гэж байгаа болохоор this feeling дөрмийн хувьд зүв болох байсан. These feelings гэдэг олон тоонд учраас these гэж урттууд шүү. Бусдаар бол маш сайн байлаа, баяр хүргэе. За сайн байна уу бихийг? Сайн байна уу? За Монголын одоо би юу гэж хэлэх юм ийм хөгжим тоглодог байсан чинь дуулдаг болцсон давхар. Тэгсэн чи өнөөдөр бас бүжгэлдэг болчихж улмал сайжраад байна. Маш сайхан байна. Баяр хүргэе. Тэгээ би одоо зөвхөн юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ Монголын одоо эмэгтэй бижис хамтлагч юм уу тийм ээ? Харагдаад байна шүү дээ. Тэгээд одоо маш их баярлж байна. Өнөөдөр өмссөн хувцлалт маш сайхан байна. Хөгжмийн найруулгынууд маш сайхан байна. Гоцол дуучин бол түрүүн тэнд нэг жоохон амьсгааны алдаа гарлаа. Бүжгэлж явах оронд ийм алдаанууд бол байдаг. Энийг үзэгчд маань бас ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Баяр хүргэе. Бихи сайн байцгаана уу? За. Өнөөдөр хувцалт их таалагдлаа. За язгуур урлагийн хамтлаг гээд заавал одоо үндэсний гоёлын хувцас өмссөнгүй бас дээрэс нь бодоход савхин комбинезон өмсөөс сэгсэтлээ шанс юга тоолсон ч яах вэ те ер нь бол тэгж баригдах хэрэг урлаг өөрөө айгүй өргөн утгатай өргөн цар өрөөтэй учраас тэгэхээр тийм бас бодолцоороо тий өнөөдөр хувцас их таалагдлаа гэж бод чинь дуулалт ихтэй ажгүй компактны байла ансамбльтай явууд чинь миний бодлоор шүү энэ миний бодол шүү энийг бити эмзэг хүлээж аваарай хэрвээ та нар хөгжмөө тоглоод энэ гоё хувцастайгаа бүжиглэх хэрэгтэй үгүй юу сайн бодоорой тэ хөгжмөө сайн тоглоод сайхан дуулаад гоё хувцастай бүжиглэх хэрэг байх гэж би дотроо нэг тийм бодол төрлөө шүү. Гэхдээ энэ миний бодол уучлаарай л гэж. За тийм бай. За оноо үгээ. За би бихийн хамтлагтаа 5 оноо гэлээ. За би бихидээ 5 оноо өгье. 5 оноо. Муу адил. Баяр хүргэе. Вау, бихийн хамтлаг маань үнэхээр сайн байлаа.
дуулж гин, бүжиглж гин, дээрэс нь хөгжимдж гин. Ингээ манай тэмцээнд бас ямар авьяастай оролцогчдод оролцож байгааг ингээ бас харж болж байна. Ангирагч надад ч гэсэн хувцас таалагдсан шүү. За тэгэхээр дараагийн оролцогчоо бид хоёр өөрөхөд бэлэн болсон байна. Дараагийн оролцогч маань мөн л адил энэ жил уран бүтээлийн ол зомгтой яваа. Он гараад л өөрийнхөө анхны бий даасан аим хишгэ цомгоо үлгийдэн авсан залуу дуучин хишг жаргал байна. Дуучин хишгэ маань эхний шатанд өөрийн анхны цомгонд орсон хөлөрсөн цонх дууга орчуулан дуулж исэн бол 2 дугаар шатанда Сарагийн Тэр намайг дурсдаг болоо дууг дуулаад 3 дугаар шатанда Сэрчмагийн Цаг дууг суглан авч мөндүүлсэн байна. Харин энэхүү шатанд Элкондрийн дуучин цогоогийн тавхан дээр хүргэснээр акшн киноны дууг сугалсан байна. Ингээ бүгд хамтдаа дуучин хишг жаргалыг огт авцгаая. Хаалган алга ташил. Баярлалаа. За, сайн байна уу Хишгэ? Сайн байна уу? За. Амар ч үзэсгэлэнтэй, яасан ч гоё харагддаг юм. Тайзан дээр хүн ийм л байх хэвээр. Энэ
үзэж байгаа улсууд ч гэсэн дотроо нэг юм дандаа бодож үздэг байхгүй юу үздэг вөхлөр би яг ингэж харагдах юмсан гэж дотроо дандаа боддог хүмүүс ингэж тайзан дээр хүний өмнө гарч ингэж харагдвал хичнээн гоё байдаг бол гэж дотроо бас зарим мөрөөдөж байгаа чамд баяр үргээ өнөөдөр ийм гоё хувцсаж ирсэн дээ Баярлалаа. өнөөдөр дуулт бол найруулга дуултууд бол маш сайн байлаа одоо уран бүтээл хийсэн мэдээж бас энэ дуулах урлагийн номын дуугийн сонсцсон те тодорхой хэмжээнд бас энэ тогоон чанагдаад нэлээд бас явцсан хүний хувьд бол надад бол одоо хэлэх юм алга хамгийн гол нь дуулт дотор сэтгэл зүрх нь хамгийн чухал байдаг. Би бол өнөөдөр чи бас сэтгэл зүрхээ гаргаад маш сайхан дуулж чадлаа гэж хэлмээр байна. За баяр хүргэе. Сайн уу хишгэ? За баяр хүргэе. Таалагдлаа. Хилэн дээрээс нэлээд сайн ажилласан байна те? Хичээсэн үү? За эхний дээр drowning гэдэг үгийг эдсэн шүү. Хамгийн эхний мөрний эхний бадгийн. Бусдаар бол ерөнхийдөө нэлээд сайн сонсогдсон шүү. Хэллэгийг сайн ажилласан байна. Тэр голын нэг шинээр нэг тэр импровизац хийгээд дууссан шүү дээ. Тэр хэсэгтэр нэг мөр яг дөрмийн алдаатай сонсогдчихлээ. Тэгээд нэмсэн байна те тэр хэсгийг. Тэгэхээр яг уу тэрийг жоохон бодолцож үзээд жоохон унган хэлтэй хүнээс бас зөвлөгөө аваад хийсэн бол зүгээр ах байсан баг. Гэтэ ер нь бол сайн байна. Их таалагдлаа. Маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Сайхан ч дууллаа. Тэгтээ нэгэн бас бодогцсон. Танаалист нь хитрхи дээрцсэн юм уу гэж бодогцсон. Жоо хагас тон буруулсан бол бүр хүчтэй дуулагдаад илүү бүр сэтгэл нь гарч өгөхөөс юм болоо гэж бас бодогцсон шүү. За өөрөөр бол хэлэх үг алгаа гайхалтай. Баяр хүргэе. Баярлалаа. За сайн уу хишгэ. Сайн уу шүү. За хишгэгээ сайн мэдхий. Хишгэ өшөө сая эндээс дээшээ хоолойны сар хүрээ гардаг. Өшөөл хүчтэй чанга дуулах ёстой бол байсан л да. Тэгэхээр зүгээр тунд ажгүй 1-р шат, 2-р шат, 3-р шатаас их мундаг сайн бэлдэж ирсэн байна. Харагдаж чинь бэлтгэл маш сайн хангасан байна. Артлын вокал их гоё, компактны та хэд их гоё нийлж байна. Хувцас ярих юм байхгүй, маш гоё байна. Үс эсэндай гэж ирдэг шүү дээ. Стил имиж үнэхээр гоё болсон байна. Нэг юм их сайн анхаарал бити микрофоноо ингээд сагсчуулаад ингээд тэрийг чи өөрөө хоолоогоор тархиараа мэдрэмжээр зохицуулах хэрэгтэй тийм. Ингээд холдоод байгаа үстэй. Гоё дээшээ гарах юм чи алга болчиход байгаа байхгүй юу. За үнэхээр тун сайн байлаа. Маш сайн бэлдэж ирсэн. Баяр хүргэе. За оноо өгье. За хишгэд өнөөдөр 5 оноо өгнө. За хишгээд 5 оноо өглөө. Баярлалаа. За би бас хишгээгээ дэмжиж үнэхээр шат чаднаас ахаад хилээ маш сайн хөгжүүлээд мөн өнөөдөр мэрэгжлийн өндөр түвшинд өөрийнхөө зүгээс чадхатгаараа бэлтгэлж ирээд сайн дуулалт үзүүлсэнд нь баяр хүргээд 5 оноо өгье. Баярлалаа. За маш их баярлалаа. Хишгээдээ өнөөдөр чи ямар гоё юм бэ? Бүгдээрээ 5 оноо авах юм. 6 оноо гэж байдаг илүү намнаа. Дандаа 5 оноо авах юм. Хишгэ маань үнэхээр гоё тайзан дээр гэрэлтэж харагдаж байна. Надаа инээмсэглэл нь маш гоё санагдсан юм аа. Та бүхэнд бас тэгж харагдаж байгааз. Хайцан дээр цаанаасаа нэг гэрэлтэй байх юм тийм ээ. Би ингээ намуунаатай хөтлөхөөр айгүй хэцүү. Зогсож хөтлөхөөр намдаад идэв байхгүй юу? Би чам зөвлөд хамгийн намхан төв. Тэгээд намхан байна те. За баярлалаа ингээ дараагийн оролцогчийг өргөхөд бэлэн болсон байна. Дараагийн оролцогч маань Их төрийн Мишель. За Мишель маань хамгийн ихний шатанд A-Sound хамтлагийн дууснаар та бүхэнд танилцуулж байсан Шал дэмий дууг дуулж байсан бол 2-р шатанда Камерта хамтлагийн би хитээч очирч болох байсан. 3-р шатанда Алтан хавчаар дууг дуулан та бүхэнд оролцож танилцуулж байсан юм аа. Харин энэ шатанд Мишель Мандууч ангирмаа 50 бат нарын чиний харцсан дууг суулсан байна. За дашрам дуулахад манай энэхүү шатны гала тоглолтын бүх дууны үгийг Намжин шүүгч маань орчуулсан шүү. Бас баярлалаа гэж хэлье. За ингээд тавтны өмнө Ариун санаагийн дуунаас бусдыг орчуулсан. Тийм. Стандраа хоёулаа байн орж гарч байхаар энэ сууч ил та. Тэгээ чи хоёр суугаал гараад ах юм. За сайн байцгаана уу. Шүүгчтэй болны энэ хорон цагаас өдөгчтэй энэ өдрийн мэндийг хүргье.
into your eyes, my heart beats out with light. When I see the way you smile so bright, my body feels alive. Your voice is all I can think of. You make me stay up all night. When I hear those tender words of love, make my spirit so high. My love is all the way. I wanna be with you every day, always together. You and I. When I look into your eyes, my heart fills up with light. When I see the way you smile so bright, my body feels alive. My love is all the way. I wanna be with you every day, always together. You, my love is all the way. I wanna be with you every day, always together. You and I. My love is all the way. I wanna be with you every day, always together. You and I. За. Сайн уу Мишель? Сайн байна уу? Энэ дуу чамд их зөгч байна. Бас өөрийн болгоод их гоё болгож дуулж байна. Надад аюу таалагдлаа. Би бас ингэж дуулж сурах хэрэгтэй юм байна өөрийнхөө дууг. Их гоё импровизац хийж өөрийн гоё тембр гаргаад нэг юм анхаараарай Мишель. Дараагийн ер нь оролцогч нар бас наад микрофоныхоо боргоцооноос бити бариад. Ингээ барихаар чи гуншаад байдаг байхгүй. Микрофоноо зүв барь тий. Тэгэхгүй бол энэ микрофоноо буруу яриад байгаа жоохон гуншаа сонсогддгийг шүү. За боргоцооноос нь бити барь. Ингээ наад шиг барих хэрэгтэй. За их таалагдлаа. Дажгүй тунд авгүй. Их гоё бэлдсэн байна. Их гоё өөрийн гоё юмнуудаа хийсэн байна. Гоё нуглаа, гоё импровизацаа их чимгүүдээ их гоё зохицуулж хийсэн байна. За баяр үргээ. Баярлалаа. За тэгээ баяр үргээ. Баярлалаа тий. Сая би ингээд сонсож байгаад би бодож л л да нөгөө гэрэл мэрэл унтраал юм одон түгээл энэ тайз майз нь яасан ч гоё юм. Тэгээ тэрэн дээр нь чи гарч ирээд дуулахлаар яг л нэг гадаадын дуучин манад ирчээд дуулаад байгаа юм шиг тий. Сонсогдоод байлаа. Сая өөрийгөө тэгж мөрөөдөж суулаа. Маш гоё бай. Тэгээ хамгийн гол нь энэ дуугаа чи дандаа өөрийн болгож авч хийж бас айгүй их юм залуулаг өөрийнхөө яг цаг үедээ таарсан стил имижийг бүрдүүлж дуулж чаддаг чиний маш ололттой маш сайн авьяас тэрийг маш өөртөө маш хурдан буулгаж авч дуулдаг бас маш том бас авьяас байна. Ийм чадвар байна чам. Тийм учраас өнөөдөр бол би чамд юу ч хэлэхгүй маш сайхан дууллаа л гэж хэлье. Баяр хүргэе. За сайн уу Мишель? Сайн байна уу? За баяр хүргэе. Баярлалаа. Мишель бол манай тэмцээний
хамгийн төгс хиллэгтэй гэж болохоор оролцогчдын нэг. Ер нь бол баг хамгийн сайн хиллэгтэй. Тэгээд дууга маш сайн амьдруулж өөрийн болгож маш сайн бэлтгэлтэй ирсэн байна. Баяр хүргэе. Тэгээд надад чиний тэр дууга ингээд тайзан дээр мэдрээд химнэлээ мэдрээд бас цэвэрхэн нуглаануудаа маш цэвэрхэн хийлээ. Хиллэг маш цэвэрхэн байлаа. Надад маш их таалагдлаа. Баярлалаа. За тэгээд биш Мишельтэй мэдээж 5 оноо. Баярлалаа. Мэдээж 5 оноо. Мэдээж 5 оноо. Баярлалаа. За үнэхээр гайхалтай байлаа. Маш их догтлоо. Энэхүү дуун дээр уг нь бит хоёроо гарч ирэх гэжсэн тий. Тайзны ард бүжиглээд манай ангирмаа агш маань зохиосондоо байгаа. Киви амтлаг бас өмнөд болж исэн. Тэгээ энэ дуун дээр нэг саяны төслийн хүрээ нэвтрүүлгийн хүрээнд нэг инээтэй болж исэн юм аа. Хоёрдугаар нэвтрүүлэгт лөө дуулж исэн чинь намуна маань хөтөлтөн дээр чинээ зөөлөнд харцсанд гэж эхэлсэн чинь би дараагийн мөрийн дуулах гэж байгаа тоолоо хүрдгүү. Яаж чадхойтой угаасаа энэ мундаг дог. За тэгэхээр дараагийн оролцогч одоо харин та бүхний өмнө өөрөхөд бэлэн болсон байна. Энэ бол оролцогч Цэрэн Сүрэн байна. Цэрэн Сүрэн маань хамгийн анхны шатанд бүсгүй минь нэмсгэлж яваараа гэдэг гайхалтай уран бүтээлийг та бүхэндээ хүргэж нэгдүгээр шатанда оролцож байсан бол хоёрдугаар шатанда дуучин хулангийн надад өгөөгүй хайр, гуравдугаар шатанда алтан хавчаар дуунуудыг та бүхэндээ төлөвлөсөн байгаа. Харин энэ удаагийн шатанд бас л нэг сонирхолтой дууг сонгож авсан байна. Хамтаа сонирхъя те. За Дүлгөө ингээ хараад байгаа байхгүй. Хамгийн төрөлөд дуулсан тайвширсан тийм тийм. За Цэрэн Сүрэн ингээ тайсан. алга ташлал яасан бэ манайхаа? Сайн байцгаана уу та бүхэнд. Энэ өрөө амар амгалан түмэн амар амгалан гэлтгийа. Ингээд та бүхэнд бэлдсэн дуугаар хүргэе. When you look deeply in my eyes, everything feels alright. The golden pen is shining on your head. Your playful looks are flowing in the wind. Oh, what I'd give to be with you. Hold me close and make my dream come true. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. Woo! Things lovely and your heart is kind. Whoa, that's what makes you perfect in my mind. Stunning beauty fills the world with light. They all fall in love 'cause you are so fine. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. There must be something that you want me to know, 'cause you speak to me with those warm eyes. 'Cause you speak to me with those warm eyes. When you look deeply in your eyes, everything
life is alright. Баярлалаа. За сайн байна уу Цэрэн сүрэн? Сайн байна уу? За. За Цэрэн сүрэн сайн байна. Ер нь бол шат болгонд өөрийнхөө хэмжээнд чад хадгаараа маш сайн бэлдэж ирдэг. Тэр нь бол анзаарэгддэг. Тэгвэл энэ дууг бол ер нь жоохон big band, jazz магийн стилээр оруулж дуулах гэж оролцсон юм байна те? Ерөнхий санаанд нэг жоохон саасан маягийн дуу. Байж байгаа. За яг хоо тэр нэг яг эхний яг бадаг дээр бол жоохон хэмжээ бас нэлээд алдсан шүү. Хэмжээгээ илүү сайн мэдрээд тэгээ явцсан бол одоо болохоор дуулалт нь ингээд жоохон ингээд тийм холион бантан бол сонсогдох гээд илээ. Тэгэхээр хэмжээндээ сайн анхаарсан бол бүр илүү сайн сонсогдох байлаа. Ер нь бол хоолоо их сайтай. Чиний өмнөх шатандаа дуулсан тэр шал дэмигийн англи хувилбар надад бол маш их таалагдсан. Энэ дуун дээр энэ дууг арай л жоохон ажиллагаанд багтчихж тэгээд илүү бүр хэмжээгээ зөв дуулсан бол бүр илүү надад таалагдах байлаа. Хиллэгэн дээр бас маш сайн ажилласан байна те. Ер нь бол Тэгсэн. баяр хүргэе маш сайжраал байна. Баярлалаа. Одоо тэгээд ийм гэдэг 23 настай юм чи одоо ингээд маш сайн ингээд хичээллэл зүтгэлээвэл тэгээд одоо англиар удахгүй бүр төгс дуулдаг болох нь шүү дээ тий. За ямар ч байсан яг уу тийм их таалагдсангүй тэгтээ хичээл зүтгэлийг ч бас үнэлж байна. Баяр хүргэе. Баярлалаа. За сайн байна уу Цэрэн сүрэн? Сайн байна. За өнөөдөр маш гоё харагдаж байна. Одоо маш их хурц тод өнгийг сонгож тайзан дээр бас өөрийгөө илэрхийлж байна. Гэхдээ энэ дуу маань өөрөө ямар утгатай дуу билээ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй байсан. Нэгдүгürt тийм ээ. Хэрвээ чи над руугаа харах юм бол гэдэг энэ одоо маш их одоо бас төвлөрч хэлэх ёстой хүний үг шүү дээ тий. Тэр эмэгтэй рүүгээ яаж төвлөрч хэлж дуулна. Яг хөө зүгээр стил янз бүрийн одоо хэлбэр хэмжээнд оруулж дуулах гэж байгаа бол тэр хэлбэр хэмжээгээ бас их алдуулахгүйгээр тийм ээ. Хэрвээ чи над руугаа харах юм ба тийм ээ. Ядаж юм байх байсан байхгүй юу? Наа чи бол сая бол арай жоохон зэрлэгдүү маягийн тэ над руу чи харлаа чи ингээд дуулаад байгаа юм шиг болчиход байна тийм ээ. Тэгээд энийг бас сайн бодож тооцоолох ёстой байсан болов уу гэж бодож байна тийм ээ. Гэхдээ өнөөдөр бол дуулалт бол маш сайн. Чи бол хоолоо молоо төгс штэ. Угаасаа айгүй сайн, хиллэг сайн. Чиний үг айгүй тод сонсогддог. Нэг юм жоохон буруу сонголт байсан болов уу гэж би сая бодлоо. Тэгээд энийг зөвлөх гэсэн. За баяр хүргэе. Сайн уу Цэрэн сүрэн? Сайн байна. Энэ аранжировкийг хин хийсэн бэ? Фонограм нь? Бэлэг сайхан. Тийм үү. Энэ дуу их гоё дуу байхгүй юу? Их уянгалаг их айгүй их гоё дуу. Тэгээ энэ дуу тэр аранжировк хийж байгаа залуу бас мэдрээгүй байна гэж бод. Тэг их хамжаарахгүй дууллаа. Мэдрэмж их муу байна ч нэ. Тэ тэр жоохон мэдрэмжээ мэдрэх хэрэгтэй байлаа. Нилээн хоолооны чадал сайн тэр бол Дашка бидний санал ижлэх гагцгүй энэ дууга аранжировк шиг та хоёр сайн мэдэрсэнгүү санагдлаа. Энэ сайхан гоё тансаг дууг одоо тансаг гэж хэлээ л да. Одоо ийм гоё гармонтой ийм гоё дууг жоохон балчлаа уулан дээр дуулж байгаа юм шиг хамжаарахгүй арилаад ингээд яг оролдлого зөвлөдөө. Гэхдээ яг туршлага хэрэгтэй мэдээж энэ чамд бас нэг хичээл болох байх. Дараа нэг сайхан мэдрэмжээ сайн угтаж аваад мэдрэмжээ сайн ойлгож аваад энэ юу дараагийн дуу тэмцээнд оролцож байгаараа би чамайг муухай гэж хэлээгүй ш. Хамгийн гол нь чиний хоолойны сар хөр бол гайхамшигтай гоё дуулдаг. За тийм байна. За баяр хүргэе. Гоё хувцастай, гоё харагдаж байна. За оноогоо үгүй би хин Цэрэн сүрэндээ 4 оноо өглөө. За би Цэрэн сүрэнд 4 оноо өгье. За би Цэрэн сүрэнгийнхээ хичээл зүтгэлийг үнэлээд 3 дээр 1 оноо нэмээд 4 оноо өглөө. За. Цэрэн сүрэндээ баяр хүргэе. Айлшин өдрөө.
За цэцгийн цуваа явж гисэн. When you hear about it, you imagine an ancient time. To turn off today's nomadic wisdom that make you feel and touch it, yeah. When you come to this land, you explore freedom. The freedom of nature and beauty that leads to your heart and soul. Inspiring Mongolia, the sense of nature, of freedom and goodwill. Exploring Mongolia, the land of legends, the wind of glory. Mongolia. When you leave this land, you whisper exciting goodbye. To forever blue sky, to get together day.